Байцгаана уу. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ огцорлоо. За миний хувьд оюун эрднийг сүүлийн 5-6 жил ярьсан. За чадлаараа ярьсан. За ягаад оюун эрднийг яриад байдгийг хэрэг. За ерөнхийдөө энэ өндөр хөгжилтэй орнууд, за энэ арчлал хөгжсөн орнуудад за яг энэ улс төрчид гээд энэ төрийн эрхийг барьж байгаа хүмүүсийн за алдаа оноог энэ ярьдаг. За факт баримттай ингээд шүүмжилдэг. За бүр энэ мэрэгжлийн хүмүүс байдیں۔ Бүхэл бүтэн баг байдیں۔ За ариадо телевизээр өдөр болгон ярьдаг. За ингэсний хүчинд тэр нэг улс төрчид нь тэр томчууд нь бас алдаа оноогоо ухамсарлаад ингээд цаашдынхаа үйл ажиллагааг тэнцвэржүүлээд явдаг ийм уламжлалтай. Харин энэ орон зай Монголд байхгүй. Ерөөсөө байхгүй. За тэрийг л ган хуйг Монголд авчрах гээд ингээд оролдоод байгаа. За тэгэхээр ган хуйг хэнийг ярьж ийн вөхөр? Зөвхөн түрүү хэлсэн энэ улс төрчид энэ төрийн түшээдийг энэ Монголыг удирдах залж авч явж байгаа хүмүүсийг алдаа оноон дээр нь факттай баримттайгаар болохгүй бүтггүйг нь ярьж байгаа. Үүнээс тэнд явж байгаа иргэн дулмаа, тэнд явж байгаа иргэн батыг ган хуйг муулаад байгаа юм ерөөсөө байхгүй. Зөвхөн төрийн түшээдийг Монголыг авч явж байгаа, удирдах байгаа ийм л хүмүүсийг ярьж байгаа. За ерөнхийдөө энэ хүмүүсийг магтдаг. За хүмүүс бол монголоор дүүрэн байж байгаа. За жишээлх юм бол сая тэр оюун эрднийг огцрох нэг сүүлийн 2-7 хоногийн дотор юу болов? За бүх юм тос усаараа ялгарсан. За нөгөө дух цэцгээс өгсүүлээд. За нөгөө үнэн ба зөв намын дарга инээ тэрэгээд. За энэ ерөнхий сайдыг авч үлдэхгүй болвол энэ засгийн газрыг аврахгүй болвол за бүхэн будаа болно. За цаашдаа нөгөө хулгай зэлгээ бүр гаарна. Нөгөө ухаа инээ тэрэг олж авчирч чадахгүй. Ард түмэн хизээч дээшлэхгүй гээд. За иймэрхүү ярьдаг хүмүүс зөндөө байж байгаа. Тэгэхээр миний хувьд тэртээ тэргүй магтсан эдрийг одоо аврах гэсэн хүмүүс зөндөө байж байгаа тэдний талд орох ерөөсөө шаардлага байхгүй. Харин нөгөө талаас нь тэдний олж харахгүй болохгүй бүтггүйг нь факттай баримттай үзүүлэхийг хичээж байгаа. За энэ орон зай бол Монголд маш их хэрэгтэй байгаа. Тэгэхээр дахиад хэлье. Монголын төр засгийг тэргүүлж байгаа, авж явж байгаа, бодлогыг тодорхойлж байгаа. Энэ л хүмүүсийг ярьж байгаа. За гэхдээ миний хувьд бол сүүлийн 5-6 жил идэвхтэй ярьж байгаа. Тэрнээс өмнө бол сошиалд ерөөсөө ярьдгүй байсан. За тэгэхээр намайг яриад эхэлснээс хойш Монгол улсын ерөнхий сайд нь хэн байсан байх нөхөр? За Хөрс Сүх байсан байна. За дараа нь оюун эрдэнэ болсон байна. Зөвхөн энэ хоёр хүн дангаараа Монгол улсын ерөнхий сайд бараг 8 жил болсон байна. За тэр үед Монгол улсын ерөнхийлөгч нь Халтмаагийн Баттуулга байсан. Дараа нь одоо Хөрс Сүх болсон. Тэгэхээр би яг тэр үеэр сошиалд орж ирсэн. Тэр үеэрээ би одоо тэр үеийн ерөнхий сайд Хөрс Сүх, оюун эрдэнэ, тэр үеийн ерөнхийлөгч Халтмаагийн Баттуулга. За ингээ Хөрс Сүх гээд энэ хүмүүсийг за бүр чадлаараа аль болохоор олон жилийн туршид ингээ тасралтгүй ярьж байгаа. За тэгээ яриа явжээд л дундаас нь Халтмаагийн Баттуулга албан тушаалаа өгөөд буугаад явсан. За нэг нь тэр хүн буугаад явсан учраас тэр хүнийг ярих шаардлага байхгүй. Дараагийн ерөнхийлөгч нь яриад явна. Өнөөдөр арчлал хөгжсөн орнуудад яг л ийм журмаар явдаг. Нэг нь төрөөс олдсон бол эрх мэдэл албан тушаалаа алдсан болвол шийдвэр гаргах эрхгүй бол тэр хүмүүсийг болоод дараагийнх нь яриад явдаг. Тийм л уламжлалтай тэр орон зайг л оруулах гээд хичээгээд байгаа. За тэгэхээр энэ улс төрч энэ Монголд нэртэй нөрлөөтэй хүмүүс гэж ярих юм гэхээр за мэдээж эрэг ерөнхийлөгч, ерөнхий сайд. За улс төрийн намын даргууд дээрээс нь засгийн газрын гишүүд, улсын хурлын гишүүд гээд. За энэ хүмүүсийг ерөнхийдөө улс төрчнөр гэдээ ойлгож болно. За тэгээд тэр хүмүүсийн хэлж байгаа, ярьж байгаа, хийж байгаа бүх үйлдэл дээр өнгөрсөн ба одоо ирээдүгөөд ингээ факттай баримттай анализ хийгээд ингээд явж байгаа тэр орон зайг л оруулах гээд үзээд байгаа. За сая юу болов? Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ огцорлоо. За оюун эрдэнэ огцрохдоо яаж огцров? За миний харснаар бол дээр гидийлээ. Үнэхээр бас албан тушаалд үлдэх гэж үзлээ. Харамсалтай нь барсангүй. Гэхдээ энэ хүн за мэдгүй миний хувьд бол залуу хүн дахиад улс төрт баг хүчтэй баг. За тэр шанса баг л алдчих шиг боллоо. Тэгээ харж лээ. За яагаад тэгэхээр нэгдүгürt өөрийнх нь намаас гарсан баг хурлаа одоо ямар ч дэмжлэггүй болсон байна. Баг хурлаар унчлаа. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй улсын хурлд орлоо. Улсын хурлд нь дахиад өөрийнх нь намын дарга штэ. Өөрийнх нь нам олон хулцсан бахад улсын хурлаараа ороод унчлаа. Баг хурлын дэмжлэг байхгүй, улсын хурлын дэмжлэг байхгүй, дээрээс нь ерөнхийлөгч бас дэмжлэг байхгүй, дээрээс нь ард түмэн залуусын дэмжлэг байхгүй. За ингээд дөрвөн дэмжлэг байхгүй байсан чи дээрэс нь олон улсад гадаадад
дахиад нөгөө нэр хүнд нь босхоо ярихгүй болчихлоо. Дахиж оюун эрднийг хүлээж авахааргүй болчих шиг боллоо. За дэлхийн том хэвлэл CNN, BBC гэдэг. За Монгол улсын ерөнхий сайд огсорч байна, ард түмэн эсэргүүцэж байна. За хүүхдийнх нь нөгөө баян тансаг одоо бүр болохгүй болсноос эхлээд бүх юм эхэллээ гэд. Ингээд ярьж байна. Тэгээ эндээс юу орж ирэхээр оюун эрдний хүн эцэг хүртэл гэдгийсэн ч гэсэн угтаа бол ингэх шаардлагагүй байсан байхгүй. Миний харж байгаагаар бол оюун эрдний айл тэр ковидын үед л ажиллаа өгчих ёстой байсан. Ирээдүйн карьерээ бодож исэн бол залуу үнэхээр алсыг хардаг байсан бол тэр 2050 оныг хардаг байсан бол тэр үед л маш их одоо алдаа завхрал гараад ирсэн. Энэ хүн чадахгүй байсан ойлгомжтой байсан. Гэтэл тэгэл цаашдаа болно гэж яваад байсан. Ёстой Монгол тулдаа энэ хүн өчнөө жил тэслээ. Тэгээ эцэстээ одоо байж болох бүгд 5 багтын тавуулангийн алдаад ингээ карьер нь дууслаа. Харамсалтай. За цаашдаа бол оюун эрднийг нэг яриад байхгүй. Яг тэгэхээр энэ хүн тэртээ тэргүй ерөнхий сайдаа өгсөн. Гэхдээ одоо бол намын дарга хിവэр байж байгаа. Тэгэхээр намын дарга өгтөл нь намын дарга нэг ялгуу эрхвэрч намын дарга гэдэг бол маш чухал. Намын дарга өгтөл нь гавыг ярьсаар ухална. За тэгээ нэгэнд өгчих юм бол болоод дараагийн ерөнхий сайд дээр ярьж эхэлнэ. Тэгэхээр дахиад хэлье. Дараагийн ерөнхий сайдыг магтдаг хүмүүс нь тэртээ тэргүй гараад ирнэ. Монголоор дүүрэн гараад ирнэ. Га хувийг бол зөвхөн алдаа оноон дээр нь болохгүй бүтэхгүй байгаа дээр нь факттай баримттай ярина. Тэгээ авахыг аваад хаяхыг хайдаг хүмүүс байгааз. За тэр ерөнхий сайд томчууд нь миний удсаар зочлохгүйз. Тэр нь хамаагүй. Ямар ч байсан энэ гадаадд чинь тийм мэрэгжлийн хүмүүс байдیں۔ Хилдэг, ярьдаг, тийм бүхэлдбүтэн сууг байдیں۔ Энийг ингээ банк давтчихэд тэр хүмүүсийн алдаа оноог ярьж байдیں۔ Энийг нь ард хүмүүс сонсч байдیں۔ Тэр орон зай Монголд байхгүй учраас энийг оруулах гээд үзээд байна. Тэгэхээр оюун эрдний хувьд ерөнхийдөө ярих темп бол багасаа явчихна гэсэн үг. За нөгөө Халтмаагийн Батуулгыг би зөндөө ярьсан. Чадлаараа ярьсан. Ерөнхийлөгч болоод буугаад унангууд нь тэр цагаас хойш ярихаа болсон. Гэхдээ энэ хүн буцаад ус арчилсан намын дарга болох гээд улсын хурлын гишүүн болох гээд тэр үед нь би баг ч гэсэн бас яриад гэсэн. Ягаад тэгэхээр тэр хүний нөгөө хийх гэж байгаа ажил албан тушаал нь улс төр тэртээ тэргүй нөлөө бүхий итгээд болох гэж байгаа учраас ярина. Гэхдээ улсын хурлын гишүүн боллоо. Одоо бол нэг тийм хүчтэй тоглолт хийж чадахгүй байгаа учраас нэг хүчтэй одоо нөлөөлж чадахгүй байгаа учраас нэг ярих шаардлагагүй. Тэрнээс ярих сэдв маш их байгаа учраас Батуулгыг ерөөсөө ярихгүй байгаа. Харин хөрөлсөх бол ерөнхийлөгч байж байгаа учраас ярих хэрэгтэй. За саяны нөгөө хөрөлсөх ерөнхий сайдрыг огцрох асуулт дээр улсын хурал дээр орж ирээд нэг хэдэн үг хэлсэн юм байна. За тэрэнд нөгөө ард түмэн өстой эцэг шиг өстой нэг мундаг үг хэллээ. Ийм л байх ёстой. Инээ тэрийг уянгалч. Надад бол үнэндээ бол их уян хөөрхий дөө чаавас. Ийм л юмыг ашиглаж попордог хүн штэ. Угаасаа л поп хүн штэ. Байж байгаа байдал нь. За тэр ерөнхий сайд нэг хоёр хүнийг оюун эрднийг одоо энэ улсын хурлын дарга байж байгаа хөтөлж улс төрд оруулж ирсэн гэж хэлжээ. Тэгээд одоо нэг таалагдахгүй байгаа учраас тэгээд явуулж байгаа юм байна. Жийж байгаа юм байна. Гэхдээ өөрийнх нь ураад ороод ирсэн ч бай. Ер нь хинч бай. Хүн унж байгаа тохиолдолд тэгж дэвслэх, өшгөлөх ямар шаардлагагүй байхгүй. Тэртээ тэргүй хөрөлсөхгүй хэлсэн хэлээгүй. Бах хуралдаа дэмжлэг алдсан, улсын хурлаа дэмжлэг алдсан, ард түмэндээ дэмжлэг алдсан. Гадаадд ч нэр хүнд нь унтсан ийм хүн зүгээр л явах нь тодорхой болсон бахад. Тэгээ энэ дээр унж яхад нь дэвсэлж байгаа. Надад бол ерөөсөө таалагдсангүй. Энэ бол нэг попорч байгаа хэлбэр. За тэрийг нь ашиглаад өөрийгөө бас сайхан рекламдод авчээ. Намаа солиог үлгэн, эхнэрээ солиог үлгэн юу ч гинэ. Намаа солиогүй, эхнэрээ солиогүй ирчүү зөндөл байна шүү дээ. За солилцсон нэг нь байгаль баг. Тэгвэл тэрийг ярих шаардлагатай бол тэр хилдэг хүнд нь илдэм байгааз. Заавал ийм үеэр нэг тэр улсын хурал хэлж яриад өөртөө нэг очков цуглуулах гэсэн өчүүхэн попорсон аргын нэг хэлбэр. Би бол тэрийг тэгж харж байгаа. За цаашлаад нөгөө хулгай хийж болохгүй, худлаа ярьж болохгүй, үнэн бах хэрэгтэй. Инээ тэрэг л уянгалж байна. Угтаа бол өөрөө нэг тийм ариухан ч амтан биш. 1.8 тэрбум төгрөгтэй болсон хаанаас юм бөөмөд. Энийг яаж олсон? Энийг орлогоо нотл гэдэг юм гээд Солонгост байгаа эгчмэний улсын гээд та нар бүгдээрээ санаж байгаа бох тийм ээ. Солонгост очиод 10-20 жил ажилласан хүмүүс байна. Байртай болсны машинтай болоод ирсэн ихэнх нь байгаа. Харин 1.8 тэрбумтай болсон хүмүүс бол маш цөөхөн тийм бизнес хийдэг хүмүүс байдаг юм байна. Өөрийнхөө орлогыг тайлбарлаж чадахгүй иймэрхүү юм яриа явж байгаа хүн өнөөдөр тэгэл бити худлаа яар, бити хулгай хийгээл. Надад бол нэг тийм гой сонсогдохгүй л байна. Дээрээс нь тэр ковидын үеэр яалаа. Хүмүүс их ордоо ирж чадахгүй хэлийн гадна цоочлогчоод ирэх хүмүүс нь хэдхэн шаардлага тавьчаад өндөр настай, өвчин хуучтай, өр хүүхэдтэй юу илээ жирэмсэн ийм хүмүүсээ хамгийн ихэнд авчна гэхэд харин хамгийн ихэнд хөрөлсөгийн хоёр охин хүрээд ирснийг та нар санаж байна уу?
Тэгээд ийм үйлдэл хийжсэн. Тэр хэлэх ярих нь яг уу хийж байгаа үйлдэлт нь олдоо. Тэгсэн ирнэ гэж попорч байгаа. Надад бол таалагдсангүй. За цаашлаа. Одоо энэ дээр тийм ээ. Нэг юу илээ? Нөгөө ерөнхий сайд байж байгаа огцорсон нэг шалтгаан байгаа шүү дээ. Инээдтэй. Нөгөө хааж байгаа нэг юу илээ? Эхнэлхсэн төвөөс нэг жирэмсэн эмэгтэй тавчгтаа гарсан чинь би эцэг хүн, би хоёр охинтой хүн ийм их харж чадахгүй. Энэ дээр би засгийн газрын тэргүүний хувьд хариуцлага хүлээнэ гэдэг. Огцорсон. Вау гэдэг ийм дээр огцорчдаг хэвээр дэлхийд байхгүй ерөнхий сайд гэсэн чинь маргааш нь ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгч болох арга л юм байсан. Ард түмнийг уянгалуулсан. Манайхан дагаад хошгорсон. Гэтэл дараа нь юу боллоо? Шоргоос оргисон хоригдол явж байгаад нэг жоох охиныг аваачаад бүр алаад хүчиндээ бүр ингээд хайцсан байсан. Тэгтэл тэр хүнд нөгөө эцэг хүн, нөгөө нэг охинтой хүн гарч ирээд юу тавчгтаа гарч байгаа эмэгтэйгээс бүр хэд дахин дорой жинхэнэ юм хэлэх. За хоцордгүй махад ядаж үг хэлэх болов гэсэн байхгүй. Тэгэхээр тэр үнэхээр тэр шалтгаан тэр эхнэлхсэн тэр тавчгтаа эмэгтэй гараад тэрэнд хариуцлага хүлээгээд уянгалаад тэр бол зүгээр л их тийм шалтгаан байсан. Тэгэл ийм л хүн өнөөдөр нэг ийм л цаг үеийг ашиглаж өөрийгөө рекламдаж ард түмнийг нэг жоохон уянгалууж өрөвдөлтөй өмдөө ийм л ерөнхий сайтай, ийм л ерөнхийлөгчтэй, ийм л улс үйж байна. Гэхдээ Монголын заяа ихэ бүх юм дуусахгүй. Одоо дараагийн ерөнхий сайд сонгогдно. Гэхдээ манайхан үнэхээр нэстэ төөрцөн байна. Хэнийг тавих үгээд нэг сая асуулт тавьсан чинь нэг босоо гамбаг тавийлгэн, Баттуулгыг тавийлгэн, хүн намын дурчаандыг тавийлгэн, хинч гинөө. Эн чинь сонгуул болоод улсын хурл Монгол ардын нам ялцсан байна. Тэгэхээр Монгол ардын намаас дараагийн ерөнхий сайдыг тодруулна гэсэн үг. Тэр нь бүрэн эрх нь байгаа. Нөгөө та нарын яриад байгаа чинь тэр өөр намынх болохоор энд ямарч байхгүй. Тэгэхээр дараагийн ерөнхий сайдаар хинт явах уу гэхээр за нэг хоёр инх хоёр байж байгаа. Б инх хоёр, Ж инх хоёр. За амар сайхан гээд байж байна. Учрал гээд байж байна. За янз бүрийн залуучууд байна. Харин хин ерөнхий сайд болох бол за энийг дараа нэг тусдаа шийдвэрээр ярьчих. 2-3 хоногоос арив. Тэгэхээр хууц юм сайхан дагаад өгөөрэй. Миний хувьд бол цаашдаа дахиад хэлье. Төрийн эрх барьж байгаа хүмүүс албан тушаалаас унтсан бууцсан хүмүүсийг ярихгүй. Дараагийн одоо миний хувьд бол дараагийн ерөнхий сайдыг ярина. Гараал эргүүлтний ярина. Тэгэхээр ерөнхийдөө төрийг тэргүүлж байгаа, авч явж байгаа энэ хүмүүсийн алдаа оноог факт баримттай цагийн эмэг цагт нь яг ингээд ярина. Тэгэхээр энийг сонирхож байгаа хүмүүс хууц юм дагаар. Харин gaawыг хүнийг муулаад байна гэж бодож байгаа мөчүүхэн тарихтай хүмүүс. Би тэнд явж байгаа эргэн дулмаа, тэнд явж байгаа бат хин хаамаг хүмүүсийг юурөөсөө яриаггүй, муу талыг үзүүлээгүй, харуулаагүй, окей. Зөвхөн энэ баруунд байдаг мэрэгжлийн комментатор гэдэг үг байдаг байхгүй. Одоо монголоор юу гэх шинжээч гэх юм уу. Энэ төрийг барьж байгаа хүмүүсийн алдаа оноог нь факт баримттай анализ хийж ярьдаг. Ийм л орон зайг оруулах гээд байгаа. Энэ нь маш чухал. Өнөөдөр Монголын хөгжгөөд бэгч гээд байгаа энэ ардчлалыг бэгжүүлэхэд, энэ улс төрчдийг зөв явахад алдаа оноогоо эргэж харахад тусалдаг ийм мэрэгжлийн хүмүүс. Энэ орон зай Монголд маш их хэрэгтэй байгаа. Ярьдаг хүмүүс байгаа ч гэсэн яг тууштай явж байгаа хүмүүс байхгүй. Монголд тийм нэвтрүүлэг байхгүй, тийм орон зай байхгүй. Тэрийг л үүсгэх гээд яваад байгаа. Тэгээд яг ийм сэдвээр ярьдаг, ийм сэдвээр сонирхдаг, гол нь тууштай байх, сонирхолтой байх, мэдлэгтэй байх ийм хүмүүс байх юм бол би урьж ингээ хамтдаа орон зай хамаагүй энэ дэлхийн хаа өнцөг бол гар утас интернет байж байгаа тохиолдолд хоёулаа гуруулаа хамтраад 7 хоногт нэг удаа 2 удаа ч юм уу ингээ болж байгаа факт баримттай юм яг цагийн юм цагт нь ингээ хилээд яриад явах хүмүүс надад хэрэгтэй байна. Тэгээ энэ бол маш чухал. Эндээс бол бид нар ашиг олохгүй. Гэхдээ Монгол улсын иргэн одоо иргэний үүрэг гэх юм уу? Тэрийг л дээрээс нь би дуртай юм аяж байгаа. Би өөрөө бас мэрэгжлийн хүн. За мэрэгжлийн үхээр арай товдчих бах. Ерөнхийдөө бол би улс төр судлаачаар төгссөн. Гэхдээ нэг амьдралын журмаар сургууль төгссөнөөс хойш энэ жилээр ажиллаагүй. Яг хөө зүгээр нэг дотроос нэг юм хатгаал чадлаараа хэлж яриад сууж байгаа. Угтаа бол хүсэл байдаг бол Монголд очиж зөвхөн энэ чиглэлээр ингээд жинхэнэ мэрэгжлийн шинжээч хийдэг, анализ хийдэг, дүгнэлт өгдөг нэг ийм хүн болоо сууж ивэл бас л гоё юм. Тэгэхээр одоо тэгжил бодох юм. За баярлалаа. Баяр та манайх.